чи өөрөө ч анзаарлаггүйгээр олон нийтийн сүлжээнд үнэлэмжээ алдах хамгийн том хоёр алдаагч нь хэлж байна. Бараг хүн болгон энийг хийдэг. Эхний алдаа нь өөрийгөө заавал ойлгох гэж зүтгэдэг. Би ингэвэл илүү хүчтэй харагдана, намайг илүү ойлгоно гэж боддог. Бодит байдал дээр эн чинь эсэргээрээ үйлчлдэг шүү дээ. Шүүмжилж буруутгах үед нь манайхан чинь тайлбарлал те өөрийгөө өмөрөөл ойлгуулах гэж зүтгэн. Би тэгээгүй, ингээгүй гэл. Зөв ойлгуулчвал асуудал шийдэгдэнэ гэж итгээд тэрнийхээ төлөө явдаг. Гэтэл их тайлбарлах тусам чи өөрийнхөө үн цэнийг эсрэг талынхаа хүмүүстэй үн цэнгүүдүүлж өгөөл гэдэг. Харин шүүмжлэх үед тоохгүй байж чаддаг хүн л илүү бат бөх өөртөө итгэлтэй харагддаг. Хоёрдугаар алдаа нь заавал зөв байх гэж зүтгэдэг. Хүн чамайг чиний буруу гэхэд дотор чинь нэгүрхэл өөрийгөө батлах гэж оролддог. Монгол хүний зан төлөвт байдгийн нэр нүрээ алдахгүй гэсэн сэтгэлгээтэй холбоотой. Өөрийгөө батлах гэж зүтгэх тусам давмгаа харагдах биш, харин эмзэг баталгаажуулт хэрэгтэй хүн шиг харагдулдаг. Харин зөв бурууданд хит зууралддаггүй байж чаддаг хүнийг хүмүүс өөрөө ирэхгүй хүндлээд эхэлдэг.